За эсийн доторх ихэнх хэсгийг агуулж байгаа шингэн, өнгөгүй хагас орчин цитоплазм. Цитоплазм нь эсийн дотор бүх бүтцийн нэгдлийг хангах үндсэн үүрэгтэй шингэн юм. За эсийн нэг давхар мембрантай эрх тэнцвэрийн нэг эндоплазмын тор. Эндоплазмын тор нь цүлхэн олон сувг хоолойноос тогтно. Эндоплазмыг барзгар болон гүлгэр гэж ангилдаг. Эндоплазмын тороос Голджи аппарат үүсдэг. За эндоплазмын торон дээр нийлэгжүүлэх үйл ажиллагаа явагддаг. Энэ зурагт бол бөөмийн гадна талдаар барзгар эндоплазмын тор, түүнээс гүлгэр эндоплазмын тор үүссэн байгааг харуулсан байна. Эндоплазмын торын бүтэц үүрэг. Эндоплазмын тор нь дам мембран бүрхүүлтэй. Гүлгэр эндоплазмын тор нь мембраны гадаргуудаа эрбсомгүй учраас гүлгэр эндоплазмын тор гэж нэрлсэн. Тэгээд өөх тосыг нийлэгжүүлэх үүрэгтэй. Барзгар эндоплазмын тор нь мембраныхаа гадаргуу дээрээ эрбсом байрлсан учраас уурга нийлэгжүүлэх үүрэгтэй. За эндоплазмын тор нь электромикроскопоор ийм хэлбэртэй харагдана. За бөөмийн төгтөө, гүлгэр эндоплазмын тор, барзгар эндоплазмын тор, барзгар эндоплазмын торон дээр эрбсом байрлсан байна. Тэгээд энэ сувг хөндөй буюу эндоплазмын дотоод хөндөй. Тэгээд энэ давхарлаж байрлсан энэ сувгуудыг нь цистерн гэж нэрлэдэг байгаа. За дараагийн бол Голджи аппарат. Голджи аппарат нь дам бүрхүүлтэй бие дээрээ давхарлсан 1-ээс 20 ийм хоолой бөмбөлгөөс бүрддэг. Голджи аппарат нь төвийн болын захын гэсэн туйлтай. Тэгээд 5-аас 10 микрометр хэмжээтэй байдаг. За Голджи аппарат бол шүүрлийн үүргийг гүйцэтгэдэг. Шүүрлийн үүрэг гүйцэтгээд Голджи аппаратаас энэ лизосомууд үүсдэг. Голджи аппарат нь бодисыг ангилж хувиралд оруулах, зөөврлөн эсийн мембран болон бусад эрхтнүүдэд хүргэх үүргийг гүйцэтгэн. Голджи аппарат эсийн захад байрладаг нүүрс усыг бас нийлэгжүүлдэг, шимт хижээлийн бодисыг нөөцлөх үүргийг гүйцэтгэнэ. Зураг дээр Голджи аппаратын үүргийг харуулсан байгааг ажиглаарай. За электромикроскопод харагдах байдлыг харъя. За энэ давхарлаж байрлсан цистерн энэ лизосомыг үүсгэж байгаа. Энэ шүүрэл одоо энэ цистернээс лизосомын мөхлөг буюу шүүрэл тасраад энэ анхдагч лизосомыг үүсгээд анхдагч лизосомоос хоёр дахь лизосом үүсэх байдлаар шүүрлийн үүргийг гүйцэтгэнэ. За лизосом нь 0.2-оос 0.5 микрометр голчтой, зөөвөн дүү хэлбэртэй, дам мембран бүрхүүлтэй, бүх эвкарит эсүүдэд байдаг, хоол тэжээлийн бодисыг задалдаг 30 гаруй ферментийг өөртөө агуулсан эрх тэнцвэр юм аа. Лизосомын энзимүүд нь хүчлэг орчинд идэвхтэй ажилладаг, бодисыг задлах үүрэгтэй. Тэгээд лизосом бол тэжээлийн бодистой нийлээд хоёр дахь лизосомыг үүсгээд задлаж хэрэггүй болсон бодисуудыг биеэс гадагшлуулдаг. Эсийн дотор байгаа хэрэггүй бодисыг задлаж биеэс гадагшлуулдаг гэсэн үг. За гэрлийн микроскоп лизосомын харагдах байдлыг үзүүлсэн байна. Одоо гэрлийн микроскоп эсвэл лизосом ийм бүрхий ийм хэлбэртэй харагдана. Түүнийг тодруулж харах юм бол бүтцэн ийм бүрхий хэлбэртэй байна. За лизосомоос гадна пероксисом эсрэг дотор агуулгажийдэг. Пероксисом дам мембранаар хүрээлэгдсэн бодисын солилцооны нэг төрөлжсөн хэсгийг хэлдэг. За субстратаас устрөгчийн атомыг хүчил төрөгч рүү шилжүүлж дайвар бүтээгдэхүүн болох устрөгчийн пероксисод үүсгдэг энзимийг энэ агуулж байдаг. За дараагийн нэг дам мембран бүрхүүлтэй эрх тэнцвэр бол вакуул юм. За вакуул нь эсийн шүүс бүхий тоонопластаар хүрээлэгдсэн ийм хөндийт бүтэцтэй. Энэ эсийнхэн шүүсэнд давас, шимт хүчлүүд, сахар, фермент, алкоид, фенолт нэгдлүүд агуулгадчихийдэг. Вакуул ус түүнд уусан бодис, нөөц бодис хадгалагдах тул эсийн осмос үзэгдлийг барьж идэг гэсэн үг.
Тэгээ эсийн бодисын солилцоо явагддаг. Ургамлын эсэд голцоо гөгшин эсүүдэд ийм том хэлбэртэй нэг вакуул байдаг. За дам мембран бүрхүүлтэй ургамлын эсийн эзэлхүүний 90% шахуу эзэлдэг. Тэгээд эсийн төв хэсэгт оршиж бөөмийг бөөм сивэн эсийн хан руу шахаж байрлсан хэлбэртэй байрлана. За тэгээд тэжээлийн бодисыг уусмал байдлаар хадгалж яадаг. За гэрлийн микроскопт харагдах байдал бол ургамлын эсийн төв хэсэгт ингэж байрлана. Цитоплазмын бөөмийг одоо эсийн хан руу ингэж шахах байдалтай харагддаг гэсэн үг. За дам мембран тэрэгтэн цэртэй холбоотой эсэлтийн ерөнхий шалгалтанд ирсэн асуултуудаас 2020 оны A хөвлбөр дээр дараах даалгавар ирсэн байна. За эсийн эргэтэнцрүүдийн үүргийг зөв тодорхойлсон мөрийг сонгороо гэжээ. За энэ дээрээс уурга нийлэгжүүлэх үүрэгтэй митохондрийн уурга нийлэгжүүлнэ гэсэн байна. Митохондрийн уурга нийлэгжүүлэхгүй эсэд эрчим хүчийг нийлэгжүүлэх учраас энийг зөв гэсэн байгаа учраас энэ буруу хариулт гэсэн үг. Тэгэхээр энэ митохондрийн уурга нийлэгжүүлэх нь үгүй юм чинь A хариулт дээр зааг алдахгүй шууд дараагийн хариулт руу шилжин. За дараагийнх нь давхар мембран бүтцтэй митохондрийн бол давхар мембран бүтцтэй зөв. Энд эндоплазмын тор бол давхар мембран бүтцтэй зөв гэсэн байна. Эндоплазмын тор маань давхар мембрангүй дам мембрантай гэж сая үзсэн. Тэгэхээр энийг зөв гэсэн байгаа юм чинь энэ хариулт буруу гэж үзнэ. За дараагийнх нь ДНХ-г агуулна гэж чинь митохондри бол ДНХ-г агуулна. Эндоплазмын тор ДНХ-г агуулахгүй хлоропластид дотроо ДНХ-г агуулна. Бид нар өмнө давхар мембран тэрэгтэнцэр дотор үзсэн байгаа. Тэгэхээр энэ даалгаврыг C буюу энэ хувилбар зөв гэсэн. За тэгээд хэрвээ дасгалаа хийх явцдаа эхний асуултан дээр энэ митохондрийн уургийг нийлэгжүүлдэг гэдэг үүргийг биш гэдгийг мэдж байх юм бол дараагийн одоо хувилбар руу шууд шилжнэ гэсэн. Тэгэхээр эсийн эргэтэнцэртэй холбоотой асуултууд дээр ерөөсөө эргэтэнцрүүдийнхаа үүргийг маш сайн мэддэг байх хэрэгтэй. Зургаас бүтцийг нь ялгаж таньдаг байх хэрэгтэй. За дараагийн нэг даалгаврыг харъя. 2019 оны V хувилбар дээр ийм даалгавар иржээ. Бүдүүвчид өгөгдсөн эргэтэнцрүүдийн ижил бүтцийг олно гэсэн байна. За бүдүүвчийг харъя. За митохондри, бөөм, хлоропластид төрүүчийнхтэй адилхан байна. Гэхдээ агуулга нь өөр байна, тийм ээ? A вакуул. Энэ гурвууланд нь ижил байдаг юм бол вакуул биш. Энэ бол вакуул гэдэг эргэтэнцрийн нэр. Лизосом болохоор гурвууланд нь байхгүй бас эргэтэнцрийн нэр. Энэ периоксисон бол лизосомтой адил үүрэгтэй бас эсийн эргэтэнцэр учраас энэ гуравт байхгүй. Централ буюу эсийн төв бас биш. Эдгээр дөрв болвол эргэтэнцрийн нэр байгаа учраас биш. Харин ДНХ болохоор бөөмөнд байна, митохондрид байна, хлоропластидд байна. Энэ гурвууланд нь ДНХ байдаг учраас энэ асуултын зөв хувилбар нь И буюу ДНХ байдаа гэдгийг сонгоно гэсэн.